гараг. Өчигдөр Жак Витерфордын шагнал гардуулах ёслохгүй ялсан гэсэн. Би нөгөө монтажтай аваад очсон. Давгүй болсон шүү. Ер нь бол бас нүдэ болсон шагнал болсон. Ирэх жил чинь нөгөө Ховлын хааны 800 жилээ болох гэж байгаа. Тэнтэй холбогдуулаад бас манай залуу судлаачдын төлөөлөл гоо ном гаргасан. Тэр шалгарсан шүү дээ. Би нөгөө шилдэг оролцогчдынхаа Facebook-ийн постуудыг уншсан. Тэгээ сэтгэл хангалуун сэтгэл өндөр багшуулсан. За тэгээ өнөөдөр бүр гарагийн дугаар хоёлын нэвтрүүлгээ эхэллээ. За тэгээ. Орон төргийн эрхэмд үзэгчтэй шин санаа залуусын оролцоо өрөөтэй улс төр чин манлайлагч телевизийн зорилт төслийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр 2014 оны 11-р сарын 13 пүрэв гараг. За 7 хоногийн эхний 4 өдрийн хувьд бид шин дугааруудаа үзэгчтэй хүргэдэг. За өнөөдөр бид багуудын мэтгэлцээнийг одоо хоёр багийнхаа мэтгэлцээнийг үзэгчтэй хүргэхээр бэлтгэсэн. Тэгээд нийтдээ бол 1 цагийн 60 минутын хугацаанд үргэлжилдэг мэтгэлцээнийг бас нэвтрүүлгийнхаа хугацаанд захирагдаж багахан зэрэг танд хүргэж байгаа. Гэхдээ үзэгчд маань тийм сонирхолтой байгаа гэдэгт миний бол итгэж байна. Ер нь бол мэтгэлцээн гэдэг бол аливаа зүйлийг олон талаас нь харах, мэдээж шөмжөлттэй байр сууриас асуудалд бодиттой хандлага өгөх энэ боломжийг хүмүүст бүрдүүлдэг. Тэр өнчин хөөгийн Чингисийн 9 өрлөгтөө цэцэлсэн шаштар гэж байна. За дээрэс нэг хуйлц сандаг гээл байдаг. Эсвэл дайралцаа үг гэдэг. Дайралцаа дайлан хөргөө тавилцъя гэдэг. Ерөөсөө энэ мэтгэлцээн гэж хэлж болох. Энэ дайралцааны одоо уламжил бол Монголд байсан байна. Тэгээд ямар ч байсан манай залуучууд маань бас нийгэм тулгамдж байгаа асуудлууд дээр бүтээл шийдлийг хайж мэтгэлцсэн байгаа. Төслийн маань одоо зохион байгуулагчдын урилгаар мэтгэлцээний яг мэрэгссэн багш нар ирж хөөж байгаа. Тэгээд тэдний хувьд бол одоо хэдийгээр яг мэтгэлцээний техникийн хувьд шөмжлөлттэй хандж байгаа ч гэсэн дотроос гаргаж байгаа санаануудын хувьд бол бас зарим үед уулга алдах иймэрхүү тохиолдлууд байгаа. Тэгээд багш нар маань одоо шүүгчд маань манай төслийн оролцогч нарт бол нэг талаараас сэтгэл хангалуун байгаа. Тэгээд энэ бол бидний бас оролцогчдынхаа ур чадварыг нэг хөгжүүлж байгаа ийм даалгавар одоо гүйцэтгүүлж байгаа. Тэгээд өнөөдрийн дугаартаа үзэгчтэйгээ урьж байна. Тавтаа сууж нэвтрүүлгийн маань хүлээн авч үзсэн. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээцгийн мэн үннийг мэдээлнэ. Мэтгэлцэн гэдэг ялахын нэр биш юм. Харин суралцах үед суралцах ухаан юм гэдгийг нэвтрүүлгийн оролцогчид баталсаар байна. Гарц шийдэл эрэлхийлж, асуудалд судалгаа шинжилгээ анализ хийх зэрэг чадварыг шилдэгүүд маань эзэмшсээр байна. Өнөөдрийн дугаараар ас багийн ухаалаг хэрэглээ төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулна. Ухаалаг шийдэл, гарц үйлдэл, хэрэглээ бүрийгтэд санал болгож байна. Төслийн шилдэг оролцогчид Монголын түүхийн 2014 оны онцлог сор бүтээлийг шалгаруулах ёслол оролцлоо. Эх орныхоо эзэд болсон залуус эрдэмтэн багш нараас ч номын дуу сонссон юм. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэг дурж, улс төрд шин манлайлагч зорилтод ТV төслийн шилдэг 90 оролцогчийн урилгыг хүлээн авч уулзахаар боллоо. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн болоод манлайллын сэдвээр ярилцах энэхүү уулзалтыг баасан гарагийн 21 цаг 30 минутаас UBS телевизээр шууд дамжуулан хүргэнэ. Үзэгч та бүхнийг урьж байна. Хөгжлийн хүрдэн залуусын шийдэлд, эрэг бодолд хийж бүтээх сэтгэлд эргэлзээр. Тэгвэл бид тэрхүү хөгжлийн эргүүлэхийг Монголын төлөө цохилох зүрх сэтгэлтэй залуусын төлөөллөөр дамжуулан үзүүлж байна. Аливаа нийгэмд шийдэх ёстой шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тэр бүхнийг хилэлцэж, судалж, шинжилж, баталж, гарцыг тодорхойлох шаардлагатай. Энэ удаагийн дугаараар 20 болон шинэ ялалт багууд аймгийн төвөөс тгээс 35 км хүртэлх зайтай сумдыг нэгтгэх нь зүйтэй гэсэн асуудалд гарц хайцгаалаа. Нотлогч баг 20, нэг цагч баг шинэ ялалт гэсэн судлааны дагуу мэтгэлцээний эхлүүллээ. Ямар санаа дэвшүүлж, орон нутгийн хөгжлийг хэрхэн тодорхойлсныг хамтдаа сонирхъя. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашхыг хамгаална.
Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News CGM. За, нотлогч багийн 1-р гишүүн үндэслэл нотлохоо дэвшүүлэх илтгэлийг сонсъё. Үргэлжлэх хугацаа 4 минут. За манайх хөрөөлөө ингэж тогтоож байна. Аймгийн төвөөс 0-оос 35 км хүртэлх 3000 хүртэл хүн амтай жижиг сумуудыг аймгийн төвдөө нэгтгэхийн зүйтэй гэжсэн хөрөөлийг тогтоож байна. За энэ хөрөөлийн дагуу 1-р аргументыг дэвшүүлье. Шилжилт хөдөлгөөн бол хөгжил рүү тэмүүлэх процесс юм а. Ер нь бол сумын хэмжээнд авч үзэх юм бол сумд зайлшгүй байх ёстой 30-аас 40 үйлчлэгээ байдаг. Одоо бидний ярьж байгаа одоо аймгийн төвд ойрхон байгаа жижиг сумуудад ийм үйлчлэгээ болохоор зарим сумд бол 10 үйлчлэгээ, зарим сумд ихтэй 20 үйлчлэгээ байгаад байна. Энэ сумд байгаа ерөнхийдөө үйлчлэгээнүүдийг одоо бүлэгдээд авч үзэх юм бол 1-р төрийн үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ, боловсролын үйлчлэгээ, бизнесийн үйлчлэгээ гэж үндсэн 4 залд хувааж авч үзэж болно. Иймээс одоо үйлчлэгээ авахын хүссэн иргэд одоо хөгжил рүү буюу одоо аймгийн төв рүү тэмүүлж байна. Тиймээс энэ одоо аймгийн төвд ойрхон байгаа сумуудыг аймгийн төв рүү нэгтгэж өгөх нь зүйтэй юм а. Манай багаас дэвшүүлж байгаа 2-р аргумент бол орон нутгийн хөгжлийн төв бол аймгийн төв юм а. Та бүхэн мэдж байгаа Улаанбаатар хотод болохоор Монгол улсын нийт хүн амын 46% нь буюу сая 316 хүн амтай. Энэ болохоор ингэж Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрсөн нь болохоор манай баг юу гэж үзэж байна вэ гэхээр энэ болохоор шууд үйлчлэгээтэй холбоотой. Хүмүүс үйлчлэгээ авахын тулд Улаанбаатар хотыг зорж ирээд тодорхой хэмжээр суурьшаад үлдэж байна. Бүсийн онцлогооны төвдөө 3-4 газар байдаг. Хэрвээ аймгийн төв болгоно өөрийн гэсэн одоо онцлогооны төвдөө байсан бол хүмүүс ингэж хот руу зорихгүй байсан. Өөр нэг асуудал нь боловсролын асуудал. 21 аймагаас жилдээ 200 мянган гаруй оюутнууд Улаанбаатар хотыг дэд боловсролын үйлчлэгийг хүртэхийн тулд ирээд тодорхой хэсгийг энд суурьшаад үлдэж байна. Энэ болохоор өөрөөр хэлбэл хүн ам төвлөрөх том одоо процесс нь явж байна. Хэрвээ аймгийн төвд ойрхон байгаа жижиг сумуудыг аймгийн төвдөө нэгтгэж одоо хүн амын зах зээлийг бий болгож өгөх юм бол аймгийн төв өөрөө хот хөгжих боломж нь бүрдэх юм а. Манай багаас 3 дэвшүүлж байгаа 3 аргумент болохоор бүрэн дунд боловсролын шанарыг шаардлагад нийцүүл нь одоо олох асуудал байдаг. Хамгийн доотлол нь 5000-аас дээш хүн ам амьдарч байж бүрэн дунд боловсролын стандартын хэрэгээр олох боломжтой байдığım байлээ. Баярлалаа. Нотлогч багийн 2-р гишүүн судалгаа баримтаар баяжуулах илтгэлийг сонсъё. Үргэлжлэх хугацаа 4 минут. Аймгийн төвөөс 35 км хүртэлх сумыг судалгаагаар авч үзвэл 22 сум байд юм байлээ. Хүн үндсэн хуулиар олгогдсон 2 эрх байгаа. Эрүүл явах, сурж боловсрох. Энэ өөр хэрэгцээ шаардлага нийцэхгүй байгаа учраас өнөөдөр бас ойролцоо газрын сумдад бол хүн ам маш ихээр шилжиж байгаа. Жишээлбэл одоо Баян Улгийн аймгийн Бугдсан байдаг. Үлгийн хотоос 5 км зайтай. Үлгийн хот нь хөгжөөд ихээр тэлээд одоо үндсэндээ болоод сумтайгаа толцсон гэсэн. Тэгээд одоо сумынхаа статустай байхдаар тэнд одоо үйлчлэгээ авдаг хүн гэж үндсэндээ болоод цөөхөн болсон. Ихэнх нь яг Үлгийн хотод авцсан. Бугд сумдаараа бол үйлчлэгээ авж байгаа. Тийм тохиолдол бол маш байгаа байхгүй. Аймгийнхаа төвд ойролцоогоо сумдуудыг бол нэгтгэхэд төсөн мөнгөний нэгтгэх нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ нь бол эдийн засгийн үр ашигтай оновчтойгоор зохион байгуулж чанартай зохион байгуулж байгаа хэрэг гэж шилжилтийг сааруулах нэг үндэс гэж үзэж байгаа. Баярлалаа. Нийцаагч багийн 1-р гишүүн үндэслэл нотлогоогоо дэвшүүлэх илтгэлийг сонсъё. Хугацаа 4 минут. Нотлогч тал маань өөрийн хүрээллийг тогтоолоо 3000 хүртэл хүн амтай 0-оос 35 км-ээс радиуст одоо сумын одоо аймгийн төвд нэгтгэнэ гэсэн байна. Манай багаас бол энийг боломжгүй юм аа. За нэгтгэх ямар одоо эрх зүйн актаар зохицуулж сумаа нэгтгэхээ яг ямар процесс явагдахыг хэлсэнгүү зүгээр нэгтгэнэ гэж орчиж байгаа байхгүй. Хүн амын одоо шилжүүлнэ гэж байгаа бол энэ чинь дагаад одоо гэр ахуй хэрэглэнээс ахуулаад зөндөө асуудал үүснэ. Энэ асуудлыг нэгдүгээр шийдээгүй юм шиг байна. Орон нутгийн хөгжлийн төв аймгийн төв юм аа гэж байна. Энэ сумдуудыг нэгтгэхээр одоо үлдсэн сум нь ямар статустай болохыг нөгөө статусын асуудлыг бас тодорхойгүй орхиж байна. Одоо жишээ авъя л да би бүрэн сумын хойлоо. Тэгсэн чинь одоо өнжүүл сум гэж. Энэ хоёрын яг би одоо бүрэн сумын хүү өнжүүлэх хүү алинд нь нэгтгэх вэ гэдэг бас асуудал бас тодорхойгүй байна. За ингэсэн тохиолдолд мэдээж хаягжилтын асуудал яригдана. За иргэний үнэмлэхийн зардал гарна. Тухайн сумын одоо 3000 иргэний бүх иргэний үнэмлэхийн шинээр дахиж хөвлөх. Энэ зардлыг хаанаас гаргах вэ те? Мөн үнээс гадна одоо тодорхойлогдоогүй маш их хэмжээний зардал гарна. Шинээр одоо ингэж хоёр сумыг нийлүүлснээр. Эдгээрүүдийг бол
ер нь бол шийдвэрлэх тал дээр ямар нэгэн асуудал хэлсэнгүй. За манайхаас бол нэг ийм аргумент дэвшүүлж байгаа юм. Удирдлагын тогтолцооны төвлөрд бий болох гэдэг юм биш үү? Нөгөө захын одоо тэр сумдуудаа хурж ажиллаж чадахгүй үсэх нь бас тодорхойгүй байна. За нийгмийн үйлчлэгээ иргэдээс олдно. Эднэх бол сумаа яг ямар байршилд аваач байршуулах гэдэг нь тодорхойгүй. Нөгөө суманд тэндээ шууд удирдлагын бүтэн нөгөө сум руугаа шилжээд энэ сум маань одоо нийгмийн үйлчлэгээнээс холдоод үлдчих юм уу? Энэ нь бас тодорхойгүй. Өөр гац цайвал яасан бэ гэж 3 дахь аргументыг дэвшүүлж байна. Ингэснээр одоо тухайн орон нутгийн хөгжилд нь байж өөр бодлого хэрэгжүүлээд заавал нэгтгэхгүйгээр энэ сум орон нутгийг хөгжүүлэх боломж байна гэж манай багс үзэж байгаа маа. Баярлалаа. Няцаагч багийн 2 дугаар гишүүн судалгаа баримтаар баяжуулах илтгэлийг сонсъё. Үргэлжлэх хугацаа 4 минут. Ерөөсөө монголчууд өөрсдөө ийм нэг уламжлалт сэтгүүтэй холбогдоод байгаа. Энэ яг гэхээр би жишээлбэл сумаа аймаг руугаа явуулчих юм бол би өөрөө сумгүй болчих юм уу гэдэг тийм санаа бол манай иргэдийн дунд бол байгаа. Энэ жишээлбэл би нэг 2 жишээ дурдъя л да. Нэрт зохиолч Дамбагай өөрийнх нь сумыг Хинтээ аймгийн Дадал сумыг нэгтгэх гэж хахад Чингис бит хоёр чинь одоо нэг нутаг нэг баг шүү дээ гэж ярьжсэн байгаа. Нэг сумыг шүү дээ гэж ярьжсэн гэж байгаа. За бас нэг жишээ. Ардын хурлын дарга Самбуугайг Төв аймгийн бүрэн сумыг нэгтгэх гэж хахад өөрөө тэгжсэн гэж байгаа. Чимээгүй байжсэн. Би ер нь бол нэг өөрийн гэсэн тариалгүй сумгүй хүн болж хувирах нь гэсэн иймэрхүү сэтгэхүй иргэдийн донд байдаг учраас энэ бол нэгдүгürt боломжгүй асуудал юм аа. Нотлогч багийн зүгээс бол гарах үр дагавар үр ашиг нь ерөөсө тооцож үзэхгүй байна. Өнөөгийн нөхцөл байдалд 2 сумыг нэгтгэхэд ямар үр ашиг, ямар зардал гарах уу, ямар их асуудал үүсэх вэ гэдэг юмыг тооцож гаргаж үзүүлсэнгүй. Төвөөсөө 30 км гэж юм тийм ээ. Тэгэхээр тухайн төвөл 30 км байгаад байгаа болохоос биш нийлүүлэх гээд байгаа сумын төвөөс цааш магадгүй 200 км, 120 км амьдарч байгаа тухайн багийн иргэд үйлчлэг нь холдоод явчих нь гэдгийг танаахан тооцоож үзэх хэрэгтэй байсан. За жишээлбэл Говьлтан аймгийн одоо сумын аймгийн төв болох 9 булаг дээр нэг сум одоо ойрхон гэдгээр нь одоо таашир ч юм уу ингээд сумыг нэгтгэх асуудал яригдах юм бол өнөөдрийн нөхцөл байдал буюу нийгмийн үйлчлэгээ энэний ачаалал маш их нэмэгдэх. Тэр битэйхэл манай өөрийн одоо 9 булаг сум маань ачаалал дийлэхгүйгээс нэмэх асуудал дээр нь баг нэмэх үү гэдэг асуудал ярьж хахад дээр нь ахаад 2 сумыг нэгтгэх гэдэг асуудал яригдахад бол энэ амьдралд нийцэхгүй үнэхээр боломжгүй асуудал болж харагдаад байгаа юм. Няцаагч багийн 3 дугаар гишүүн нотлогч багийн дурын 1 гишүүнээс 3 хүртэлх асуултыг асууна. Хугацаа 1 минут. Аливаа нэгэн сумдыг тийм ээ хоорондоо нэгтгэх асуудал ярихын тулд бид нар иргэдийн санал, оролцоог заавал авах хэрэгтэй байдаг. Ахмад наснууд үе үеэрээ олон жил тэндээ суурьцсан тийм ээ сэтгэхүйн онцлог өөр тишээ нүүхүү. Энэ аймгийн төвийн одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх. За дээрэс нь одоо эдийн засгийн бүр илүү хямралтай байгаа энэ нөхцөл энэ олон эдийн засгийн одоо асуудлыг шийдэж чадах уу гэдэг ийм асуулт байна. Яг сумын төвөө нүүлгэнэ гэж яриаггүй. Аймгийн төвтэйгөө ойролцоох тэгээс 35 хүртэл километр зайтай байгаа. Тэр жижиг гэсэн нэрлэлтэй тэр сумдуудыг аймгийн төвтэй нийлүүлье. Гэхдээ төвийг нь нийлүүлэхгүй ард иргэдийг нь нүгэлтэн шилжүүлэхгүйгээр хариалт нь оруулна гэсэн. Аймгийнхаа хариалт ороод одоо аймгийнхаа нэг баг нь болдг юм уу те хороо нь болдг юм уу тэгээд цаашаа үйл ажиллагаа нь бол тэр төрийн хүрх үйл ажиллагаа нь бол хэвээрээ цаашаа үргэлжлээд явна. Аймгийн төв дээрээ санхүүжилт маань төвлөрөөд за аймгийн төв маань арай хийх бодит ажил маань хүртээмжтэй тийм ээ арай далаацтай болох юм болов уу гэсэн тийм аргументыг л төвшүүлж гаргасан байгаа. Тэгээд аймгийн төв маань тэр сумын төв рүү орж байгаа үр ашиггүй зарцуулагдаж байгаа тэр эдийн засгийн тэр хөрөнгө мөнгийг аймгийн төв дээр төвлөрүүлснээр аймгийн төв маань далаацтай томхон тийм ажлуудыг бас хийхээр аймаг маань өөрөө бас хотын хэмжээнд хүрэхээр ч юм уу тийм томсгож бас хөгжих боломжтой гэсэн гэж үзэж байна. Баярлалаа. Нотлогч багийн 15 гишүүнээс дэмжлэг үзүүлэх нэг хариултыг сонсъё. Бид нар өнөөдөр хүний эрхийг зөрчихийг хүсээгүй. Хамгийн гол нь хүнд үрж байгаа үйлчлэгийг найдвартай, чадамжтай болгохыг зорж байгаа. Баярлалаа. Нотлогч багийн 3 дугаар гишүүн, няцаагч багийн дурын гишүүнээс 3 хүртэлх асуулт асууна. Хугацаа 1 минут. За, няцаагч багийн 2 дугаар гишүүнээс асууя. Хөгжлийг аврахын тулд томоохон өөрчлөлт хийх ёстой гэдэгт танай баг юу гэж бодож байна? Хөгжлийг аварна гэдэг асуудал бас нэг жоохон асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийд нь бол би хөгжихийн тулд томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй юу гэж хэлж гин гэж ойлгож байна. Хөгжихийн тулд томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй. Гэхдээ
тэрний цаана хөгжлийн цаана хүн явж идэг, иргэн явж идэг юм шүү гэдэг юмыг бодож хөгжлийг хийх ёстой. Ямар нэгэн шийдвэр гарцыг хийх ёстой. Аймгийн төвдтэй ойролцоох сумуудад үйлдвэрлэл үйлчилгээ хөгжихгүй хүн ам нь буурч байгаа шалтгааныг бас юуж тайлбарлах вэ? Аймгийн төвөөсөө ойрхон хэрнээ маш сайн хөгжиж чадж байгаа сумууд өнөөдөр бас байгаа. Аливаа асуудал эерэг сүрэг хоёр талтай байтал эднийх бол сүрэг талаас нь хараад байна. Аль талаас нь харах хэрэгтэй байхгүй юу? Говьалтай аймгийн 9 булаг сумтай 40 км зайд байгаа таашир сум бол үнэхээр хөгжиж чадж байгаа. Алсагдмал байх тусмаа харин хөгжил маань жоохон ухраад идэг гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Ер нь аймгийн төвдөө ойрхон байгаа сум илүү сайн хөгжиж байгаа гэдэг юмыг та бүхэн олж хараарай. Ер нь бол тийм байдаг юм байлээ. Баярлалаа. Няцаагч багийн 15 гишүүнээс 1 гишүүн дэмжлэг үзүүлэх хариултыг өгье. Сум орон нутгийн төвлөрлийг сааруулахын тулд одоо Монгол Улсын засгийн газраас бол орон нутгийн хөгжлийн сан нэмэгдүүлж байгаа. Үүнийг дагаад бол аймагтай ойролцоох сумууд бол жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжиж байгаа. Дагж байгаа хөрөнгө оруулалт болохоор энэ сумыг одоо нэгтгэснээр хасагтаа явчихнаа. Баярлалаа. Няцаагч багийн 4-р гишүүн шинэ үндслэл баримт судалгаа дэвшүүлэх хэлтгэлийг сонсъё. Хугацаа 3 минут. Өнөөдөр дэлхийн ертөнц хавтгай болж байна. Монгол улс чинийг дагаад бас хөгжиж байна. Олон улсын кодчлалын систем гэдэг zip кодыг сум болгондоо өгсөн байгаа. Сумуудаа нэгтгэхэд ирэхээр энүүнээс ухрах уу? Дэвшлээсээ бас бид нар ухрах гээд байна шүү дээ. Тэгж болохгүй. Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн систем гэдэг маш том систем үүссэн явж байгаа. Зөвхөн иргэний бүртгэлийн систем гэлгүүгээр цаашаага эрүүл мэндийн бүртгэлийн систем гэдэг. Одоо энэ системүүд маань бол хийгдээд маш урт удаан хугацаанд хийгдэж цэгцэрдэг. Үүнийг бас яах вэ гэдэг асуудал байна. Аймгийн төвийн дэрэгдэх сумуудыг нэгтгэснээр бол нуухыг авах гээд нүдийн сахлах үедээ гэсэн ийм болгоомжлол бол байгаагаа нуугаад явах вэ. Хөдөө орон нутгийнхаа сумуудыг бүсчиж хөгжүүлэх аргументыг дэвшүүлсэн бол арай илүү оновчтой байх байлаа гэдэг санааг дэвшүүлж байна. Орон нутгийн хөгжлийн сан гэж сум болгон дээр өгж байгаа. Аймгийн төвд ойрхон сумуудыг нэгтгэснээр аймгийн төвийн мөнгөнд нэмэгдэхээс биш тухайн суманд очдог баг дээрээ юм хуваарлдаг учраас тухайн суманд очиж сумынхан зарцуулдаг байсан хөрөнгө багийн статустай болоод ирэх юм бол сумынхны мэдэлд очиод бүр алга болно. Орон нутгийн хөгжлийн сангаа жишээ аваад үзэхэд бол төсвийн эрх мэдлийн бол хязгаарлаж байна гэж ойлгож байна. Баярлалаа. Нотлогч багийн 4-р гишүүн шинэ үндслэл баримт нотлохоо дэвшүүлэх хэлтгэлийг сонсъё. Хугацаа 3 минут. Няцаагч багаас маань бол одоо сумыг нэгтгэх нэрэн дээр яриад байна. Бид одоо хөгжиж би 21-р зуунд амьдарч байгаа. Тийм учраас сумын нэрэн дээр би ярьж гин гэж энэ няцаагч багийг ойлголоо. За сум гээд алга болгочихоор энийг яах гэдэг юм бэ гэж. Тэгэхээр сумыг бол алга болгохгүй. Сумыг маань өнөөдөр статусаар нь аймаг руугаа оруулж байгаа боловч баг гэдэг статус бол үлдчихэж байгаа. Үнэн энэ бол. Энэ маань бол баг маань цаашдаа 15 жилийн дараа энэ маань эргээд эргээд сумаасаа илүү том статустай болгоод өөрчлөх юм бүрэн боломж байгаа. Манайх бол ерөөсө бүх сумдыг нэгтгэн гээгүй. Аймгийн төвдөө ойролцоо хөгжиж чадаагүй 22 сумын тухайд л ярьсан юм аа. За баярлалаа. Баярлалаа. Нотлогч багийн 5-р гишүүн дүгнэлтийн хэлтгэлийг 52 минут. Манай багийн 1-р аргумент хөгжил тэмүүлж байгаа одоо хүмүүсийн, олон нийтийн хүсэл сонирхол юмаа гэдгийг 1-р аргументаараа илэрхийлсэн байгаа. Үндсэн дэвшүүлж байгаа 2 няцаалт бол нэг нь айдас дээр тулгуурласан, нөгөөх нь болгоомжлол дээр тулгуурласан 2 няцаалт байсан. Олон нийтийн санаа бодлыг яаж тусгасан юм бэ гэж байна. Улаанбаатарыг тойроод харсан ч, аймгийн төвүүдийг тойроод харсан ч шилжилт хөдөлгөөн бол маш эрчимтэй явагдаж, аймгийн төвүүд дээр бол тэргүй одоо хамаг ачааллыг бол нэмж байгаа. Аймгийн төвүүдийг бид нэр хотын дайтай болгож хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол улс орны тулгуур шийдэл. 22 хоттой болно л гэсэн үг. Няцаагч татын 2-р аргумент бол кодчлол, регистрийн дугаар гэх мэтчлэн технологийн шийдлүүдийн тухай байсан. Технологийн шийдлүүд үнэндээ бид нэр технологийн хүрээнд баригдах гэж биш, асуудлыг шийдвэрлэх гэж бий болгодог. Өнөөдөр аймгийн төвүүдийг хөгжүүлэхгүйгээр сумын төвүүдийг ч юм уу өшөө орон нутгийг хөгжүүлэх гэж хичнээн их хүчин чармайлт гаргаад энэ бол элс рүү хийсэн устай адилхан болж болох юм аа. Няцаагч багийн 5-р гишүүний дүгнэлтийн хэлтгэлийг сонсъё. Үргэлжлэх хугацаа 2 минут. Яг энэ сумдуудыг нэгтгэснээр ямар бодиттой үр дүн гарах юм бэ гэдэг хүлээлтийг, хариултыг маш их хүлээлээ. Гарч иж чадсангүй гэж бидний зүгээс үзэж байна. Тэгэхээр Монгол улсын стратегийн бодлого бол хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлд явагдаж байгаа. Орон нутгийн хөгжлийн санг иргэдэд нь засаг захаанд нь
хариуцуулж өгснөөрөө тухайн нутаг дэвсгэрт нь хөгжил гарч ирнэ. Гэтэл нэгтгэхэд аймаг руу энэ мөнгө нь явчих юм бол эргээд нөгөө иргэддээ очиж байгаа мөнгө маань бүр байхгүй болчихно гэсэн үг. Энэ хിവэрэнд нь үлдүүлээд харин тухайн одоо орон нутаг дээр ажиллаж байгаа энэ иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр тухайн орон нутаг өөрөө хөгжлийн замыг өөрөө гаргаад ирнэ гэж үзэж байгаамаа. Сонирхолтой ихтгэл тавьсан залуучуудаа бүгдээрд нь баярлалаа. За. Өөрөөр хэлэх юм бол энэ телевизийн ард сууж байгаа олон залуучууд та бүгдийг харж байгаа. Итгэлцэн өөрөө эхлээд сэдв байдаг. Ямар сэдвийн асуудлаар ярих гэдэг юм бэ гэдэг. Сэдв нь өөрөө сонирхолтой байна гэдэг чинь хоёр дахь сэдлийг төрүүлдэг тийм үү? Хоёр дахь сэдлийг нь тэнд яригдж байгаа тэр залуучууд хэрхэн гал асч тий сонирхолтой мэтгэлцээ өрнүүлж байгаа вэ гэдэг нь өөрөө татчихдаг юм аа. Тэгэхээр энэ хоёр сэдлийг бол өнөөдрийн мэтгэлцээ бол хийж чадлаа гэж бид үгнэж байгаа. Нотлогч талаас эхний аргументууд бол надад сонирхолтой санагдсан. Гэвч хойтлын баталгаажж байгаа тоо нотлохоог өгж байгаа хүмүүсүүд өмнөх тэр аргументыг өшөө бүр ингээд төгс утгаар нь баталгааж болох багийнхаа лидерийг аврах юм дээр бас жоохон та дутуу ажиллаа шүү. Няцаагч талын хамгийн ихний няцаалт бас их сонирхолтой байлаа надад. Гэхдээ чиний үг дотроос өөлөөд, өндөглөөд энтэдэлд тоглож болох маш олон тийм сул юмуд гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр цаашдаа нэгэн тал нөгөө дебет хийж байгаа учраас үг, өгүүлбэр, аргумент хэлж байгаа юм зарим нэг юм дээр ингээд сэтгэл хөөрөл орж ирэн гутлаа хамаагүй явчихад байгаа байхгүй. Тэрийг анзаараарай. Та эдийн энэ улс төр чинь манлайлал энэ эндэр дээр мэтгэлцээд байгаа энэ шийдэл өөрөө сэдвтэйгээ уялдаад орон нутагт байгаа тэр олон засаг дарга нарын сэдлийг нь өдөөж өгнө. Хөөх энэ залуучууд чинь миний нөгөө нэг энэ ширээний хард бодоод байдаг. Нөгөө иргэдийн урал дээрээ ярих гад ойлгох гад байдаг. Тэр асуудлын хүрээнд бараг өөрийг нь ичтэл хэмжээний таад ярьж чадах хэмжээний байх хэвээр. Тэгэхээр өнөөдрийн үед бол бас харьцангуй сонирхолтой болж чадлаа гэж би бодлоо. Бас сүүлийн жилүүд бас энэ асуудал нэлээд хайрагдаад яваад байгаа. Гол нөгөө үндсэн хууль дээр энэ асуудал чинь шийтгэх төвөгтэй заалтууд байгаа учраас хайшлаад байгаа юм л да. Нэгтгэх үгүй гэдэг асуудал нь. Дээр нь одоо манай орон нутгийн иргэд намчрахаас гадна түрүүний намчрахдаг хандлагаас гадна сумчрахдаг хандлага их байгаад байгаа. Тэгээ тийм учраас бас энэ асуудлыг шийтгэхэд их төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Зүгээр яг мэтгэлцээний хувьд бол нотлогч жоогоос юу гэсэн энэ мэдээж нотлогч жоогийн эрхэлтэй сэдвийн хүрээ хязгаарлах гэж байгаа. Гэхдээ 22хан сум гэдэг энэ асуудлыг хязгаарлаж байгаа нь бол бас зүгээр миний хувьд бол судлаачийн хувьд бол жоохон сул юм л да. Энэ чинь Монгол улсын эрх ашиг том эрх ашигтай холбоотой асуудал шүү дээ. Тэгээд хүрээллээ бүр тийм том хүрээнд ягаад авч үзэж болоогүй юм бол гэж бодож байна. Нотлогч жоогийн хувьд гараа сайн байсан ч түрүүн бас Оянбат хэлж байна. Барай жоохон муутай болчлоо тий. Няцаагч жоогийн хувьд бол нэлээ өөртөө ихтэй байдал байна. Гаргаж ирж байгаа үндэслэл аргумент бол бас тийм мундаг сайн байгаа гэдэг бас хэлье. Дөрвөн үлдээ санал байлаа гэж бодоход дөрвөн үлэн дөрвөлэл тэгш байх хэвээр. Ямар нэгэн хэрс сайн байгаад ямар нэгэн сул дорой авах юм бол энэ бол санал биш ээ. Тийм үстэй тий. Тэгэхээр энэ бол багийн үнэлэлт юм шүү. Тэгэхээр хин нэг нь би энд лидер болох хэвээр гэд мундагаараа одоо юу гэдэг ч юм бэ давангаалгаш бусдыгаа бас чи мундаг байх хэвээр гэж идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр багийн үнэлэлтэн дээр миний хувьд оноо өгсөн тэгээд 3-0 харьцаатаагаар няцаагч баг энэ удаад ялтай явсан байна. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэг дорж улс төрд шин мандайлагч зорилтод ТV төслийн шилдэг 90 оролцогчийн урилгыг хүлээн авч уулзахаар боллоо. Улс орны өнөөгийн нөхцөл байдал хөгжлийн болоод манлайллын сэдвээр ярилцах энэхүү уулзалтыг баасан гарагийн 21 цаг 30 минутаас UBS телевизээр шууд дамжуулан хүргэнэ. Үзэгч та бүхнийг урьж байна. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам.
Хамтран ажиллагч мэдээ цэгийн үннийг мэдээлнэ. Мөнгөд өшөх байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Эйр. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашхыг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэгийн. Улс төр шин манлайлагч телевизийн зорилтод төсөлд шин санаа шилдэг шийдлээр оролцож байгаа 90 залуусын төлөөлөл Асас багийн төслийг өнөөдөр танилцуулж байна. Ухаалаг хэрэглээ нэртэй төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, шинэлэг санаа, шийдэл гаргасан олон асуудлаар багийн залуучууд хэлэлцлээ. Асас багийнхан уг төслөөрөө экологийн тэнцвэрт байдал, нийгмийн сайн сайхныг төлөө хувь хүний зүй зохист үйлдэл, зөв дадлыг хэвшүүлж, иргэдийг эерэг хандлагад чиглүүлэх зорилготой. 2 сая хүн амтай метрополис хотын хэмжээнд яригдах Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 385 мянган гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож 184 мянган гаруй айл өрөх утаат зуухаар галлаж байна. Тэгвэл агаарын бохирдлыг бий болгож, эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа эдгээр асуудлыг тэд хэрхэн шийдэх болоо? Ер нь энэ утаа гэдгийг утааных нь одоо бүтцэн гэдэг юм одоо тийм 1.2 м хүртэл өндөрт хамгийн их ортой бодисууд нь байдаг гэж шүү дээ. Тэгэхээр бас хүүхдүүд рүү хандсан ийм сурчлагыг сэрэмжлүүлгийг явуулах нь зөв юм. Тэгээ хоёрт нь болохоор энэ машин яг ямар утаа хорт үзс ялгаруулдаг гэсэн чинь 260 гаруй төрлийн хорт үзс ялгаруулдаг гэдэг. Энийг бас ингээд сэрэмжлүүлэг болгоцсон байгаа. Тэ. Ийм байдлаар эхлээд хөргүүл яаж байна? Хүмүүсийг утаан дээр анхаарлыг татахын тулд утаа хортой гэхээсээ илүү яг ийм бодит тоонууд яриад Асас баг ухаалаг хэрэглээ төслөөрөө дамжуулан агаарыг бохирдуулж байгаа элемент бодис найрлагын талаар олон нийтэд таниулахаас гадна эко машин бичил төслийг багтаажээ. Энэхүү төслөө соёл амралтын хүрээлэнд эко машины цугларалт нэртэйгээр танилцуулах юм байна. Өглөөний наранд бараантаж, үдшийн гэрэлд бүүтийх утаа тортог, бохирдлын талаар хүн бүр яригч өөрсдийн буруу хэрэглэнээс үүдэлтэй гэдгийг бас умартах нь бий юмаа. Тэгвэл ухаалаг хэрэглээ зөв сонголтыг гаргаснаар иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг нийтэд дамжуулахаар ажиллаж байна. Сүүлийн үед нөгөө бүтээл сэтгэлгээний менежмент гэдэг юм сургалт их модонд ороод хас гадна байгууллагуудад бүтээлчээр сэтгэх хэрэгцээ гараад байгаа. Тэр бүтээлчээр сэтгэх энэ одоо сургалтыг бид нэр цоон байгуулах журмаар тухайн байгууллагт нь тийм ээ тэр сургалтаа зараад тэр мөнгө босгосон мөнгөөрөө бид нар энэ сургалтаа үйл ажиллагаагаа буюу багийнхаа бичээ санхүүжүүлэх ямар вэ гэсэн юм саналтай.
Энэхүү асаас багийнхан сошиал ертөнц олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өөрсдийн үг үйлдэлээрээ ухаалаг хэрэглээ зөв сонголтыг уриалгах ажлаа эхлүүллээ. Одоогоор төслийн явц 30% байгаа ч хамтын хүчээр нэгдмэл санаагаар цогцолсон төслийн үр дүн өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь шилдэг оролцогчид маань эрүүл аюулгүй амьдрал, агаарын бохирдлын талаар зөвлөгөө өгөх мэрэгжлийн судлаач байгууллага хамт олноос нарийн судалгаа шинжилгээг цуглуулж байгаа юм а. Монголчууд бид түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж захиж өнгөрсөн үеийн ололт амжилт сургамжаас ирээдүйн хойчтой өвлүүлэн заадаг. Тэгвэл үнэртний гүрэн улсын нууц агваа суут удирдагч манлайлагч бүрийн түүхтэй танилцах хамгийн дүт бөгөөд зөв зам бол ном судар бүтээл туйрвал юм. Энэхүү 90 зууныг дамсан их улсын тухай баримт нотлохоо судалгаа шинжилгээг багтаасан онцлог түүхийн бүтээл шалгаруулах ёслолд төслийн шилдэг оролцогчид маань оролцлоо. Энэхүү ёслол 3 дахь жилдээ Жак Waterford цангаас зохион байгуулж байгаа юм. Монгол оюун ухааныг, Монголын түүхийг дэлхийд таниулах, үнэн зөвөөр ойлгуулах их үйлс үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд бид Монголыг монголоор нь таних, монголоор нь мэдрэх, өөрсдийгөө ойлгох шаардлага байнга түгэнд илэрч байна. Хэсэг нөхдүүд Цээжин балбан дэлхийн Монголоос эхлэлтэй Америк гэдэг чинь амин ирэглээ гэсэн үг, Москва гэдэг чинь Мошка гэсэн үг гэд бүхнийг монголчлох хинэрхэл бас хаасаагүй байдаг. Гэхдээ бид хэлбэр талаас нь биш, агуулга талаас нь аливаа асуудалд хандах юм бол яг аргагүй бидний өвгдөөс асар том легаси өв соёлыг бүтээж чадсан байна гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн мэдрэх боломжтой. Монгол эрдэмтэн судлаачдыг дэмжиж шилдэг судалгааны бүтээлийг шалгаруулах ёслолд түүхч доктор профессор эрдэмтэн багш нарын 60 гаруй бүтээл нэр дэвшжээ. Америкийн нэрт эрдэмтэн монгол судлаач Жак Waterford Эзэн Чингис хаан Монгол хаттын нууц бүтээлийн үзэл санаагаараа олонний талархлыг хүлээсэн бөгөөд цаг цагийн туйлсад монголоор үлдэх оюуны үнэт бүтээлийг дэмжиж байдгаараа ч талархууштай юм. Өнөөдрийн энэхүү ёслолд улс төрч шинэ манлайлагч төслийн шилдэг оролцогчид оролцож өнгөрсөн одоо ирээдүйн он цагийн алтан хэлхээс алт шиг сургаал лекцийг сонсож сонирхсан юм. Олон мэрэгэл цуглжээ. Харахнаа нь оройгүй баяцуул цугласан байх юм аа. Оройгүй баяцуул. Монголчууд бол баяныг бол хоёр ялгаж үздэг юм. Баян чинэлэг, баян затгалан, хөлгүй баян гэвэл эд хөрөнгө эдтэй холбоотой хэлдэг юм аа. Оройгүй баян гэхээр эрдэм оройгүй гэдэгтэй холбож эрдэмтэн хүмүүсийг бол оройгүй баян хүмүүс гэж нэрлэж ирсэн юм аа. Шагналын гол зорилго нь Монголын түүхийн ийм сод бүтээлүүд, онцлог бүтээлүүд гарч байгаа юм биш үү гэдгийг олон хүмүүндээ хүргэх нь бидний хамгийн гол зорилго юм аа. Монголын түүх, Монголын соёлыг түгээхийн төлөө, дэлгэрүүлэхийн төлөө хэдэн зууны турш, мянганы турш манай өвөг дээд эрдэмтэд тэмцэж ирсэн байна. Манай эрдэмтэд үүнийг өнөөдөр болтор одоо бидэнд судалж өвлүүлсээр байгаа юм байна. Гадаад дотоодын эрдэмтэд, гадаад дотоодын улс төрчид хүртэл бидний түүхээс иш авч, бидний түүхээр жолоод өгдөж даль жигүүрээ хийж, өөрчлөлтүүдийг хийж явсан байна гэдгийг сонсоход бол үнэхээр сайхан хэмэр зориг бадарлаа. Сонгодог урлаг, түүхийн сонгодог бүтээлгээд энэ үдэш оролцогчдын хувьд оюуны үнэтэй хувь нэмэр оруулсан үдэш өнгөрлөө. Өөрөөр хэлбэл ороогүй баян олон залуусын үзэл санаа эрдэмтэн багш нарын сургамж зөвлөгөөгөөр түүхийг түүчээлэхөөс дуусахгүй юм. 2014 оны онцлог түүхийн бүтээл шалгаруулах ёслолын тусгай шагналыг Түүхч Үлзийбаатар монголчуудын түүхийн сонсдог ном бүтээлээр харин сонгодог судалгааны бүтээлийн тусгай шагналыг судлаач Эрдэнэ их гурвалжин сөөбөр нэгдлийн онлын үндэс бүтээлээр мөн 2014 оны шилдэг тэргүүн шагнал буюу шилдэг бүтээлийн шагналыг Батсүх Хобилаа хаан Монголын их Юан улс бүтээлээр тус хүртсэн байлээ. Өнөөдөр баг хэлэхүүг болтохгүй хийсэн ажилдаа урамсаад агуу хааныхаа эрхцэл бүгдөө сайхан тэмдэглэн өнгөрүүлцгээ хил хязгаараа даван хайлсан агуу их Монгол түмний түүхийг судлахын тулд би бас олон газараар 10 жил одоо аялж судалсан. Энэ бүтээлийн маань их урамшуулсан цаашдынхаа бүтээл нь залуу хүний хувьд бахархалтайгаар өрнүүлнэ гэж та бүхэндээ амлая.
Энэхүү шилдэг эрен оролцогч эрдэмтдийн мэрэгэн лекцээр ухаанаа тэлж мэдлэгээ өргөжүүлж номын цагаан буян дор нэг өдрийг нэгдэж энэхүү өнгөрөөлөө. Эрдэм ханхалсан Монголын эрчтэй хүчтэй залуучууд энэ нэвтрүүлгээс төрөн гарах болтугай. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэг дорж улс төрд шин мандайлагч зорилтод ТV төслийн шилдэг ерөн оролцогчийн урилгыг хүлээн авч уулзахаар боллоо. Улс орны өнөөгийн нөхцөл байдал хөгжлийн болоод манлайллын сэдвээр ярилцах энэхүү уулзалтыг Баасан гарагийн 21 цаг 30 минутаас UBS телевизээр шууд дамжуулан хүргэнэ. Үзэгч та бүхнийг урьж байна. За улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн пүрэв гарагийн шин дугаарыг хүлээн авч үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн маань нэмэлт цаг болонгаар үзэгч та бүхэн бас анзаарсан бах. Манай төслийн 90 оролцогчд бол 4 багт бол зохион байгуулалтанд орж одоо өөрсдийнхээ санаачлагаар нийгэм чиглэсэн тийм томоохон одоо төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Дотроо бас тусдаа одоо 3 4 юм дэд хөтөлбөрүүдтэй юм төслүүд бол бидний анхаарлыг бас их татж байгаа. Бидний оролцоогүйгээр тэд нар маань өөрсдөө санаачлаад энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд мэдээллийн маягаар үзэгчтэй бас хүргэж байгаа. Энэ төслүүдийнх нь эхний үр дүн гарсан үед нь манайх бол бие даасан нэвтрүүлгүүдийг хүргэн. Тэгэхээр үзэгчд маань бас залуучууд маань юуг санаачил, юунд зорьсон бэ гэдгийг бол энэ нэвтрүүлгүүдээр бас хүлээн үүдэх боломжтой. Тэгээ сайн санааны үзүүр тос гэж монголчууд ярьдаг. Түрүүн шиг одоо сайн үйл бүтээгч байгаа төслийн үр дүн ч гэсэн бас сайхан үр дүн гарах байх гэж найдаж байгаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас үзэгчтэй нэг зүйлийг уламжлая. Маргааш Баасан гарагийн 21 цаг 30 минутаас үзэгч та бүхэн улс төрчийн манлайлагч зорилттой телевизийн төслийн нэгэн тусгай ярилцлагын нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Тэгэхээр манай шинэ энэхүү төсөлд оролцож байгаа залуучуудын зүгээс бас Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн баг ондгой, Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж ирсэн Содномгой, Бямсарангой нарыг урьсан олон хүмүүсийг урьж байгаа. За түүний дотроос ээлж нэгэн зочин бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэг доржийг бидэнтэй ярьж үсэн нийгэм цаг үеийн асуудлаар болон манлайлалын сэдвээр ярилцаач гэсэн урилга байсан. Энэ урилгыг маань бас ерөнхийлөгч хүлээж авсан байгаа. Тэгээд маргаашийн дугаараар буюу Баасан гарагийн 21 цаг 30 минутаас энэ одоо нэвтрүүлэг шууд гарах боломжтой болж байгаа. Тэгэхээр бас манай иргэд бас залуучууд маань өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар бас бодиттой мэдээллийг ерөнхийлөгчийн байр суурийг сонсохыг хүсэж байгаа бол бас маргаашийн нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн пүрэв гарагийн энэ өдрийн дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн дугаараараа ирээд уулзъя. Баярлалаа.